байцгаана уу? Эрүүл хэмнэл подкастын энэ удаагийн дугаараар Адам эрэгтэйчүүд бөөрийн эмнэлгийн ерөнхий эмч, анаа ухааны доктор, тэргүүлэх зэрэгтэй энэ ансалмаа эмч маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна. Өнөөдрийн мэнд төргий. Хоёулаа өнөөдөр эрэгтэйчүүдийн нөхөрч эрүүл мэнд сэдвийн хүрээнд ярилцъя. Одоо эрэгтэйчүүдийн нөхөрч эрүүл мэнд гэдэг ойлголтод юу ерөнхийд нь багтдаг вэ? Эрэгтэйчүүдийн нөхөрчхүүн ойлголт нөхөрчхүйд эрэгтнүүд гэхлээр эмэгтэй хүнээс ялгаатай нь шис бэлгийн замтайгаа одоо хамт байдаг. Тэгэхээр эрэгтэй хүний нөхөрчхүүн үндсэн гол эрэгтэн бол төмсөг, төрөв булчирхай, үрийн цэврүү. Тэгээд энэ нөгөө шидэг сүв энэ бол бүгд нөхөрчхүйд оролцсон. Тэгэхээр нөгөө төмсгөн дотор эр бэлгээс боловсроод тэрнээс гадна үрийн уутанд боловсрсан үрийн шингэн нэмэгдээд одоо бэлгийн аралцааны үед төрөв булчирхай яг төв хэсэгт байдаг олон жижигхэн сувганцруудаар үрийн шингэн цацагддаг. Гэхдээ тэр нь цацагдахдаа эрэгтэй хүний шодон буюу шийсэн сүвээр цацагддаг. Тэгэхээр нөгөө давсаг төрөв булчирхай хоёр маань яг одоо нөхөрчхүүн уулзуур эрэгтэн болдог учраас энэ эрэгтэй хүний нөхөрчхүүн асуудал нь шис бэлгийн зам одоо хамтдаа явдаг учраас асуудал нь илүү өргөн үрэттэй явдаг гэж ойлгож бас болно. Эмнэлэгт болохоор одоо дүүргийн эмнэлэг ч юм уу төрөлсөн мэргэжлийн эмнэлэгт нөгөө эрэгтэйчүүдийн эмч одоо тэгээд кабинет гэхээс илүүтэй андролог, уролог гэдэг олон нэр томьёог одоо бид нар ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс маань эмчэд хандахдаа яг аль юм одоо чиглэлд нь үзүүлэх шаардлагатай. Одоо тухайн эрүүл мэндийн асуудлаас хамаарат өөр ээ нөө. Тэгэхээр эрэгтэйчүүд урологийн эмч гэдэг нь одоо юрийн шэс гэдэг үгнээс гаралтай уро гэдэг латин үгнээс ер нь бол үүсэлтэй гэж ойлгож байна. Урологийн эмчид, бөөрийн мэс заслын эмчид энэ эрэгтэйчүүдийн асуудлыг одоо хандаж болно. Гэхдээ одоо эрэгтэйчүүдийн яг энэ нарийн мэрэгчлэр эзэмшсэн эмчийн тоо Монгол улсад харьцангуй олон биш байдаг учраас аймагуудад тэгээд 2 дугаар шатлалын эмнэлгүүдэд за 3 дугаар шатлалд одоо бөөрийн мэслийн тасагт эрэгтэйчүүдийн асуудлыг хариуцаж хамт үздэг. За нөхөрчхүү талаараа болохоор андролог гэдэг нь андрос гэдэг одоо эрэгтэй хүн гэсэн үгнээс гаралтай, грек үгнээс гаралтай. Тэгээд андролог, урлог хоёр маань бол нэг салбарт хамаарагдаж урологийн салбарт орж явдаг гэж ойлгож байна. Одоо таны эмнэлэгт өөрчлүүлж байгаа олон одоо бүх насны эрэгтэйчүүд өөрчлүүлж байна тий. Тэгвэл яг Монгол одоо эрэгтэй хүмүүсийн хувьд хамгийн одоо түгээмэл одоо тохиолж байгаа одоо гол зөвөр хэлж байгаа өвчлөлүүд нь ямар өвчлөлүүд байна вэ? Тэгэхээр манай эмнэлэгт хувийн эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн асуудал, улсын эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн асуудлууд бас жоохон ялгаатай байж магадгүй. Яг тэгэхээр манайх улсын эмнэлэгт бол нөгөө мэс заслын асуудлаар бас урологийн төрөв булчирхайн томролтоос болоод мэс заслалд орох эсвэл бөөр шисний замын чулуу өвчний асуудал ч юм уу хавдарч гэдэг юм уу те эмнэлэг твдэх 3 дугаар шатлалын эмнэлэг дээр бол шийдэх асуудал нь арай өөр болоод ирж байгаа. Тэгэхээр нөгөө анхны оншилгоо гэдэг дээр бол хувийн эмнэлэгт болон одоо амбулатороор хандж штэ хүмүүс. Тэгэхээр нөгөө насныхаа онцлогоос болоод өвчлөлүүд өөр. За тэгэхээр манайх бол голцоо насанд хүрэгчэд голцоо ихэнхдээ манай эмнэлэгт ханддаг. Гэхдээ хүүхдүүд бол үздэг. Ялангуяа хүүхдийн сургуулийн амралт болох юм бол бид нар бага насны хүүхдүүдийг за эцэгчүүд бас цэцэрлэгийн бол няра хүүхдүүдээ ч үзүүлдэг. За тэгвэл дийлэнх асуудал бол ихэнхдээ төрөв булчирхай асуудал. За 2 дугаарт нь бэлгийн замын асуудал, 3 дугаарт нь бэлгийн одоо нөхөрчхүүтэй холбоотой бэлгийн амьдралын асуудал ч юм уу өргөдлийн асуудлууд 3 4 дугаар асуудалд орох болов гэж бодож байна. Тэгээд төрөв булчирхай асуудлаа дотор нь ялгах юм бол ер нь одоо төрөв булчирхай өрөвсөл голцоо хамгаалдаг. Яагаад тэгэхээр одоо 30-аас 45 насны эрэгтэйчүүдийн дунд төрөв булчирхай өрөвслийн тархалт 50-аас дээш насны хүмүүсээс арай илүү тохиолдно. Гэтэл 20-оос 35 насны залуучуудын дунд бол голцоо бэлгийн замын халдвар ч юм уу эсвэл өргөдлийн асуудал тийм ээ. Эсвэл судасны эмгэгтэй холбоотой төмсгөөр өвдөгч гэдэг юм уу ийм асуудлууд нь илүү. Тэгэхээр наснаас хамаарна. За 60-аас дээш насны хүмүүст болохоор төрөв булчирхайн томролт, шээс хаагдах, төрөв булчирхайн хавдрыг ялгаа уншлах ч гэдэг юм уу тийм ийм асуудлууд. Тэгэхээр нөгөө насны бүлгээс хамаарал өөр гэсэн. Сургуулийн насны одоо хүүхдүүд
хүүхдэд бол одоо ингээд эрэгтэйчүүдийн эмчид одоо хандах шаардлага бас гардаг тий. Ялангуяа нөгөө сургуулийн нөгөө өсвөр наснд ороод ирэхээр өмнө нь бол яг ингээд хүүхдийн эмч эсвэл одоо өрхийн эмч бол тухайн хүүхдийн одоо төмсөг одоо буусан байна уу эсвэл сайн шамлагдаж байна уу одоо фимоз байна уу гэдгийг илрүүлээд байдаг. Гэтэл өсвөр наснд ороод ирэхээр тэр хүүхдүүд чинь нөгөө яг том хүн болоогүй учраас эцэг эхчүүд нөгөө анхаарах хэвээр нэг тодорхой нэг үе зааг байдаг тий. Энэ эдгээр хүүхдүүд ер нь хүүхдүүдийг одоо танай эмнэлэг дээр ингээ хандах тохиол байдгүй. Ер нь ийм насны хүүхдүүдэд юуг эцэг эхчүүд анхаарах шаардлагатай байдаг вэ? Ер нь бэлгийн бойжлын өмнөх үе гэж хэлнэ тий. Тэгэхээр бэлгийн бойжлын өмнөх үед ихэнхдээ одоо тестостерон даавар маш бага төвшөнд буюу нөхөрч хүн талаас харьцангуй бэлгийн хөгжил шилжилтийн нас хүртэл 50 байдаг гэж ойлгож байна. Тэр үед төмсөгний хэмжээс нэг томрохгүй, шодоо хэмжээч гэсэн томордоггүй. Тэгэхээр бэлгийн хөгжил явагдаад эхлэх буюу шилжилтийн нас эхлээд ирэхлээр хөвгүүдийн шилжилтийн нас 11-с 14 наснд эхэлдэг. Гэтэл энэс оройтод ирэх юм бол ээж аав нар хүүхдээ шалгуулах шаардлагатай болдог. Тэгэхээр заримдаа болохоор манай 2 хүүхэдтэй ч гэдэг юм уу 3 хүүхэдтэй. Гэтэл ах нь баг дүүгээсээ одоо төмсгөнийх нь хэмжээ жижигхэн байх шиг шодооны хэмжээ жижиг байна уу? Эсвэл одоо бэлгийн хөгжил нь эхлэхгүй байна уу гэдэг юм уу? Эсвэл шилжилтийн насны эзэглэх ёстой юу анхаарах ёстой юм? Шилжилтийн наснда хүүгүүд ч одоо нөгөө ээж аавдаа багада үзүүлдэг байсан бол үзүүлэхэ болно. Би одоо бүгдийг мэддэг одоо үзүүлэхгүйгээд ингээд хаагдмал болоод ирдэг учраас тэр үедээ бол эмнэлэгт илүү ханддаг. Ээж аав нар ч гэсэн заримдаа хүүхдтэй хэлж чадахгүй байгаа зүйлээ эсвэл мэдэхгүй байгаа зүйлээ мэрэгжлийн үнээс сүлгээ авчвал илүү амар байдаг учраас одоо анхны бэлгийн харьцаанд орвол ямар эрсдэл байж болох вэ? Юу анхаарах ёстой вэ? Хизээ одоо шодооны арьс шамарчсан байх ёстой вэ гэдэг юм уу? Энэ талаар зөвлөгөөнүүд авдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь эрэгтэй хүүхдийн одоо шилжилтийн нас 11-с 14 наснд эхлэх ёстой. Тэгэхээр тэр үед ямар шинж илэрдэг вэ гэхээр хамгийн эхлээд умдагны үс ургаж эхэлдэг. Тэгэхээр умдагны үс ургаснаас 1 жилийн дараанаас төмсөгний хэмжээ, шодоо хэмжээ томордог. Энэ явагдаж эхэлж гин үгүй юу? Тэгээд дараа нь одоо хүүхд булчинлаг болох, сахал ус нургах, дуун бүдүүрэгч гэдэг юм уу тий. Тэгээд одоо бэлгийн сонирхол нь өөрчлөгдөх одоо ялангуяа одоо эсрэг хүснийхаа хүүхдүүдтэй найзлах ч гэдэг юм уу одоо бэлгийн чиг хандлага нь илүү тодорхой болж ирдэг. Тэгэхээр энэ наснд эцэг эхчүүд хүүхдүүдэд үзүүлэх нь хамгийн тохиромжтой. Нөгөө таргалттай хүүгүүдийн хувьд бас энэ чинь нөгөө арцсангуй нөгөө жижигхэн байна гэл эцэг эхчүүд аяга санаа зовдөг ч тий. Тэгээ сургуулийн эмч нар ч гэсэн нөгөө сүүлийн үед бол одоо эрэгтэйчүүдийн эмчид хүүхдээ үзүүлээрэй гэдэг нэг зөвлөдөг болсон. Тэгэхээр танай эмнэлгийн хувьд бол хүүхдүүд бол үзүүлдэг гэсэн үг тий. Адам эмнэлгээр ер нь хүүхдүүд нэлээ их үзүүлдэг. Хүүхдүүд ялангуяа одоо хүүхдийн хичээл амарсан үед зуны цагт тэгээд улирлын амралтуудын хооронд үзүүлдэг. Тэгэхээр таргалалт гэж маш зөв асуудлыг хөндлөлтөө. Яг л Улаанбаатар хотод 23 онд хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүгүүдийн дунд таргалалт 25-аас 30% хүрчээ. Энэ тэгэхээр 4 хүүхдийн нэг нь таргалалтай байна гэсэн үг. Тэгэхээр хотын маань хүүхдүүдийн хувьд тэр дундаа зөв одоо амьдралын хөвшлээс ер нь бага одоо амьдралын хөвшлтэд буруу хооллолттой, хөдөлгөөний хомсдолтой таргалалт ихээр явж байна. Тэгээд энэ таргалалт хөвгүүдийн дунд октоос илүү байна гэдэг ийм судалгаа гарсан байсан. Тэгэхээр хөвгүүдийн таргалалт юугаараа хор нөлөөтэй байдаг вэ гэхээр нэгдүгээр шодоо хэмжээ тэр өөхөн дунд ингээд орчхоор шодоо жижиг юм шиг нэгдүгээрт болно. Хоёрдугаарт бэлгийн хөгжил удаашрах ийм боломж бас үүсч болно. Нөгөө талаасаа таргалтаас бод үүдэлтэй эрт чихрийн шижин өвчин бодисын солилцооны бусад эмгэгүүд үүсэх бас эрсдэлтэй байгаа учраас хөвгүүдийг айл болохоор хөдөлгөөнтэй тэгээд нөгөө суугаа амьдралын хвшлээс нь холдуулах тэгээд зөв холдуулах нь ер нь бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн чухал асуудал байгаа. Тэгэхээр нөгөө өсөлт дээрээс нь бэлгийн хөгжил аль алинд нь таргалалт бас нөлөөлнө л гэсэн үг. Залуучуудын хувьд нөгөө бэлгийн сулрал гэдэг тохиолдол одоо тэр зөвөөрөөр танай эмнэлэгт ханддаг бах тий. Үүний одоо гол одоо шалтгаанууд нь юу байдаг вэ? Тэгэхээр бэлгийн сулрал гэдэг асуудал аль ч насны хүмүүст тохиолдож болох асуудал. Тэгэхээр ер нь амьдралдаа бэлгийн сулралд одоо асуудал гарч байгаагүй тийм эрэгтэй хүн ер нь бол байдаггүй бах. Яг тэгэхээр
энэ өөрөө маш олон нийлмэл комплекс асуудал гэдэг. Яг сэтгэл зүгээс тухайн үеийн одоо ганцхан хамаарахгүй сэтгэл зүгээс гадна анатомийн өөрчлөлт, дээрээс нь судасны эрүүл мэнд, тэгээд одоо дотоод шүүрэл, дааврын ч гэдэг юм уу маш олон хүчин зүйл нөлөөлөхөөс гадна тухайн хүний хөдөлгөөн, нойр, стресс, за тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар удаан хугацаанд эм хэрглэж байгаа болч гэдэг юм уу тий. Тэр бэлгийн амьдралд нөлөөтэй олон хүчин зүйлүүд, арх, тамхич гэдэг юм уу энэ олон хүчин зүйлүүд бүгд нөлөөтэй байдаг учраас эдгээр асуудлаар ханддаг хүмүүс л зөндөө байдаг. Сүүлийн үед харьцангуй одоо насны хувьд яриад англиад үзэх юм бол ер нь бол залуу дунд насны одоо ахмад насны алил нь л ханддаг. Залуучуудын хувьд бол харьцангуй одоо нөгөө бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт нь сэтгэл зүйтэй их холбоотой байдаг. Яг л сэтгэл зовнил, сэтгэл түгшил, өөртөө итгэлтэй байх байдал гэдэг зүйл бол зарим хүнд бий болоогүй байгаа тохиолдолд сэтгэл зүйн шалтгаантай хөвчрөлтийн асуудал илбэг тохиолддог. Тэгвэл нөгөө бас залуучуудад бас гэлтэхгүйгээр нөгөө сүүлийн үед нөгөө бэлгийн замын халдварт өвчнүүд энэ их байна гэл одоо олон тоо мэдээлэлээр ингээд хилэгдээд байгаа шүү дээ тий. Тэгвэл энэний одоо гол одоо хорон уршиг нь ямар байдаг вэ? Бэлгийн замын өвчнүүд ихсэж байгаа нь нэгдүгээрт одоо онцлогоо бас сайжирч байгаатай холбоотой. Хоёрдугаарт амьдралын хэвшил залуучуудын дунд тэр дундаа бэлгийн амьдралын хэв маягуудаас их өөрчлөгдөж байна. Бид нар одоо дандаа баруун нэг кино эднэр үздэгтэй ч холбоотой сүүлийн үед аман секс, аналны секс гэдэг юм уу эсвэл ингээд одоо нэг биш хос хавтагчтай байх эднэр гэдэг юм янз янзын хэвийн биш уламжилт биш энэ сексийн хэв маягууд өөрсдөө эрсдлүүдийг бол нэмэгдүүлж идэг. Хоёрдугаарт нь одоо гэр бүлтэй болоогүй юм чинь олон хавтагчтай байх нь хэвийн үзэгдэл гэдэг ийм бас одоо бодол санаатай хүмүүс бас нэлийн түгээмэл байдаг. Тэгээ хамгаалалт хэрэглэхгүй. Тэгэхээр олон янзын халдварыг авч байгаа замууд нь их байдаг. Тэр дундаа аман сексэр жишээ нь одоо нэг хүнд нь урталт нь аман секс хийчээ дараагийн хүмүүс бодохдоо одоо биенийхээ бэлэг эрхтнийг хөхөх хүнсгч гэдэг юм ийм үйлдэл хийгээд дараа нь шатаа өтрөнд орох үед бэлгэвч хийцэн. Тэгэхээр би өөрийгөө бэлгийн замын халдвараас хамгаалж байна гэж бодоод идэг. Гэтэл аль хэзээ халдвар авчаад тэгээд эргээд нөгөө би уг нь өнсүүлсэн, хөхүүлсэн тэгэнгүүт миний шийсэн сүвнээс эдэ гараад энэ сүгээр ялгадас гарч ийн, хорсож ийн, нэрвэнж ийн ч гэдэг юм уу эсвэл яар шарах гарчлаа, цэврүү өсөрчлээ ч гэдэг юм ингээд олон янзын халдваруудыг эдгээр үйлдэлүүдээр авах боломжтой. Тэгэхээр энэ бэлгийн замын халдваруудыг олон дахин авах нь дутуу буруу эмчлэх нь дахиад дээрэс нь өөрсдөө ам мэдэж онш тавиад тэгээд им уугаад ах нь эргээд нөхөрчгүүд дахиад бэлгийн амьдралд шээс ялгаруулах замд аль алинд нь хор хөнөөлтэй. За жишээлбэл та саяхан манай дээр нэг ирсэн 30 гаруй насны залуу байгаа юм. Тэгэнгүүт одоо би өмнө нэг хүүхэдтэй 2 дахь хүүхэдтэй болох гээд одоо ингээд сүүлийн 2 3 жил би ерөөсөө ингээд болохгүй байна. Тэгээд би үр шилжүүлэн суулгах төвдөр их нэртэйгээ явж байгаа очиод шинжилгээ өгсөн чинь намайг өргөө гэсэн. Би яагаад өргөө болчихвоо гэхэлэр тэр хүүхэд өмнө бэлгийн замын халдвараар өвдөжсэн. Гэхдээ би ерөөсөө өөрөө мэдэхгүй байх юм гээд байгаа байхгүй юу. Гэтэл үцэлгээр төмсгнийхэн дайвар нь ингээд өрөвсөд хавтцсан, хатуурсан. Тэгэхээр тэр хүүхэд уг нь өмнө хүүхэдтэй дахиад тэр залуу. Гэтэл нөгөө бэлгийн замын халдвараас болоод дайвар буюу төмсгнөөс эр бэлгийн хэсгийг дамжуулдаг тэр хэсэг нь өрөвсөд сорвчсан. Ялангуяа заг хүтэн, хламид, за микоплазм, ялангуяа гениталиум ч гэдэг юм уу. Энэ хэлбэрүүд өргүүдэл нэх үсгдэг. Дараа нь үр дэмжилдэг сувг нь битүүрчээд төмсгөн дотроо эр бэлгээс байгаа боловч тэр хүн хоёр дахьчаар өргүүдэлтэй болчиход байна гэсэн. За дахиад нэг өөр хор холбогдол бэлгийн зам гэх юм бол зарим төрлийн одоо нянгууд төрөв булчирхаанд маш их өрөвсөл үүсгдэг, шохоожилт үүсгдэг. Тэгэнгүүт төрөв булчирхаа чи өөрөө төрөнд үрийн шингэнийг цацдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд маш хурдан дур тавьдаг. Төрөлчгөө өрөвсөлтэй болоод ирэх юм бол заас өвддөг шинжтэй болчдөг. Өвдөх гэдэг нь хаагур өвддөг юм бэ гэхээр цав, давсаг, гуй, херцэн орчмоор тэр нь ингээд нэг юм таагүй байнгын нэг юм лувшилттай юм зөөртэй болчдөг. Төрөлчгөө өрөвсөлтэй хүтний улиралд сэтэрдэг, маш амархан ядрангууд сэтэрдэг ч гэдэг юм уу тий. Эсвэл ингээд шээсэн чөлөөтэй гардаггүй, давсганд нь шээсвэлдээд байх. Тэгэхээр за тэгвэл төрөв булчирхаан өрөвсөл болгон бэлгийн замын халдвараас болохгүй л дээ. Энийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ дутуу буруу эмчлэх юм бол төрөв булчирхаан өрөвсөл дахиад дээрээсээ бөөр шээсний замын олон асуудлууд үүсгэнэ л гэсэн үг.
Зарим нөгөө бэлгийн замын халдварт өвчнүүдийн нууц үе бас ингэ байдаг штеп. Гэтэл хүмүүс нөгөө эрэгтэйчүүдэд өсө шинж тэмдэг илэрхгүй ингээ өнгөрчдөг тий. Тэнгүүт дараа нь хамтрагчаас нь ч юм уу одоо ингээ дараа нь шинжилгээ хийж ч юм уу энэ хүн дахин шинжилгээнд орох шаардлага гардаг. Тэгвэл одоо санамсаргүй байдлаар ч юм уу одоо эсвэл анхны ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа үед тэр даруй одоо эмчэд хандах шаардлагатай биш үү? Хамгийн эхний яг ямар шинж яг өөрт нь ингээ илэрч ивэл яг эрэгтэйчүүдийн эмчэд ч юм уу эмнэлэгт хандах шаардлагатай. Та бол сая бол зөндөө олон ингээл шинж тэмдгүүдэд бүх өвчлөөс нь хамаараа зөндөө байна тий. Ер нь яг энэ яг юм байх магадaltaй байд гэсэн шинж тэмдэг нь юу вэ? Тэгэхээр мэдээч хэрэг өмнө байсан хэвийн байдлаасаа шисэн сүгээр эрвэг нэг захтнах, ялгадас гарах. За эсвэл бэлэг өрхтний арьсан дээр цэврүүтэй тууралт гарах. Эсвэл шарах үүсэх. За үү ургацэг гарах ч гэдэм юм уу тий. Энэ болгон бүгдээрээ бэлгийн замын халдварын шинж байж болно. За тэгэхээр нөгөө өвчнүүд бэлгийн замын өвчнүүд ер нь бол маш олон янз байдаг. Дэлхий дээр 1 секундэд 1 хүн бэлгийн замын халдвараар өвдчихэдэг гэдэг тоо томьёолыг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг л да. Тэгэхээр нөгөө бэлгийн замын халдвар дотор чинь бид нар одоо вируснууд гэдэг одоо нэг 20 төрлийн түгээмэл өвчнүүдийг ярьж байгаа. 20 төрлийн гэдэг дотор одоо бид нар умаа үзүүний хавдар ус гэдэг байгаа папиллома вирус хүртэл бэлгийн замын халдвар. За дээрэс нь нөгөө хомхой гэж ярьдаг тий. Хомхой ч бас зарим нь бэлгийн замаар халддаг. Хомхойн 2 дугаар хэлбэр буюу бэлгийн замын хомхой гэж байна. Энгийн хомхой буюу хомхой 1-р хэв шинж гэж бас байна. За дээрэс нь сүүлийн үед ураг их амьгүй болгож байгаа цитомегаловирус бас бэлгийн замаар дамжина. За тэгээд дээрэс нь нөгөө тэмбүү өвчин сүүлийн үед бас их яригддаг болсон. Тэмбүү өвчин дэлхийд даяараа ихсэж байгаа. Тэр дундаа өсвөр насныхны дунд тэмбүүгийн өвчлөл илүү их байдаг. Тэгээд тэмбүү өвчин заримдаа одоо өвчин болгон нууц үе нь өөр өөр. Зарим өвчин 2 хоног, зарим өвчин 1 хоног, зарим нь 3 сар, зарим нь 14 хоног ч гэдэг юм уу харилцаа адилгүй байдаг. Тэгэхээр мэдээч хэрвээ та хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсны дараа танд төрөний хэлсэн шинжүүд илэрчил байгаа бол тамчид үзүүлэх ёстой. Сүвээр нь эвгүй ялгадас гарах. Ялгадсан хүртэл заавал нэг янз байх албагүй. Гэтэл зарим хүнийх заавал шингэн ногоо идэ гарвал би акутны халдвар авсан. Тэгээд би эмчэд очих ёстой. Зүгээр л нэг ялгадас гарчаад алга болчих шинжүүд ч бас байж болно. Гэтэл сүгэнд эрвэгнэх таагүй одоо захтнах ч гэдэм үү заримдаа гэтэл тэрхэмназын халдварыг бол эрэгтэй хүнд илрүүлэхэд юм бас амаргүй. Ихэнхдээ нөгөө яг нойтон түрхцэн дээр л үздэг учраас ихэнхдээ нөгөө хатцсан масокийн шинжилгээнд дээр тэрхэмназ илэрхгүй бас байж болно. Гэтэл эмэгтэй хүн дээр тэрхэмназ илэрдэг мөртлөө эмэгтэй хүнд умаа үзүүний хавдар ус гэдэг папиллома вирусны одоо илэрх давтамж эрэгтэй хүнээс хамаагүй өөр. Тэгэхээр нөгөө өвчин болгон эмэгтэй эрэгтэй хүний анатомийн онцлогоос болоод харилцаа адилгүй бас байж болдог. Тэгэхээр хамгийн гол бодох юм нь ерөөсөө олон автагчтай байх нь л хамгийн эрсдэлтэй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгаалтгүй бэлгийн харилцаа бол тэр дундаа одоо нөгөө өөр олон янзын хэлбэрийн бэлгийн одоо зан үйл нь өөрөө эргээд одоо тогтмол хавтагчтай, найдвартай өөрийнхөө л ганцхан дотны үнтэйгэл тийм үйлдэлүүдийг одоо хийж болохыг үгүйсэхгүй шээ. Тэр бол тэг өөрийн асуудал. Гэхдээ одоо анх удаага ч юм уу эсвэл эрсдэлтэй тийм зан үйлүүд нь эргээд олон төрлийн халдваруудыг бас дагуулж байгаа. Эрэгтэйчүүдийн хувьд нөгөө эмнэлэгт хандах нь бас харьцангуй бага штэ. Яг сүүлийн үед одоос нэмэгдэж байгаа ах нөгөө эрүүл мэндтэй санаа за бас эмнэлэгч гэсэн бас ингээл ийм үзэлгүүд хийж ингээл бас олон мэдээллүүд ингээ байна. Тэнгүүт нөгөө эдгээр хүмүүсөө нөгөө нууцлалтаа аягаа анхаардаг тий. Одоо миний ингээд өвдсөн хүн мэдчихвээ гэж байж байгаа. Ер нь бол энэ тал дээр юм одоо тий бусад одоо чиглэлийг бодвол хүний нөхөрчгүй эрүүл мэндийн асуудлыг хэр нууцлалтай үздэг бол Ер нь мэдээч хэрэг нөгөө эмнэлэгт бид нар нэгдүгürt нууцлалыг тухайн хүн өөрөө бид нар эмчийн хариу одоо жишээ нь утсаар би эхнэр нь агаамаа тэр хүний хариуг авъя гэхэд бид нар өгдөггүй. Жишээ нь тухайн хүн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд тухайн хүн манай эхнэрт миний хариуг өгөөрэй гэд бид нар амаар юм уу бичгээр ямар нэгэн байдлаар тухайн үед нууцлалыг заавал хангаж тухайн хүний хариу
мэдээллийг өгөх ёстой. Хоёрдугаарт нь ер нь бол хүмүүс өөрсдөө зарим тохиолдолд нэрээ нууцлаад ч үзүүлдэг хүмүүс байна. Гэхдээ хүний нөхөн үрчүүн одоо өвчлөлөөр хэн ч өвдөж болно. Энэ нь өөрөө ямар нэгэн онцгой эрхтэн биш шүү дээ. Ягаад гэвэл бид нар одоо гар өвдөөд ч гэдэм үү, үе мөч өвдөөд, зүрх өвдөөд эмнэлэгт очихдоо ямар ч санаа зовдөггүй мөртлөө эмэгтэйчүүд адилхан нөхөн үрчүүн эмчид очиж үзүүлэхээр юуч боддоггүй мөртлөө эмэгтэйчүүдийг нь эмэгтэйчүүд эмчид үзүүлж гин гэж хинч шивэр авирч гэдэм үү ямар нэг юм ярьдаггүйтэй адилхан эрэгтэйчүүдийг одоо тийм асуудалд орчлооч гэдэм үү өөрсдөө санаа зовдөг байх. Гэхдээ нөгөө талаас нь сүүлийн үед бол залуучуудын өөрсдийнх нь эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл ихсэж байгаатай холбоотой эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн тоо ихсэж байгаа. Тэгээд ер нь бол залуучууд юм одоо яг эмнэлэгт ирсэн тохиолдолд бол нэг учиргүй айхтар санаа зовоод ах нь харьцангуй багасж байгаа гэж бодож байна. Нөгөө мэдээлэл цаг үе эмнэлгүүдийн хүртэн эмч гэдэг юм уу энэ бол бас ихсэж байгаатай холбоотой хаа. За тэгвэл нөгөө арх таймах электрон таймхыг ингээл айгу хүний одоо эрэгтэй хүний нөхөрч хэрэгснүүд айгу хортой айгу ингээл муу гэж хэлдэг шүү дээ. Яг энэ хэр хэмжээнд бас муу нөлөөтэй вэ? Ер нь энэ яг шалтгаан мөн үү? Мөн л дөө тамхи ялангуяа архинаас илүү хортой гэж хэлж болно. Гэхдээ архи уу гэж хэлж байгаа юм биш шүү. Яагаад тэгэхээр тамхи өөрөө нэгдүгээр судас нарийнс хавуулталтай. Тэгэхээр судас нарийнс гэдэг нь шодой хөвчрөх гэдэг үзэгдэл чинь өөрөө хялгасны судаснаас цусаар дүүрэх үзэгдэл шүү дээ. Гэтэл тэр судасны хан нарийсаад ирэхээр хөвчрөлт муудна. Тэгэхээр Монгол улсад хөвчрөлтийн асуудал бусад орноос илүү өндөр тоотой гарсан судалгаа байдаг. Тэгэхээр тэр нь яагаад гэхээр тамхи татдаг хүний тоо их. Одоо энэ нэлээд олон жилийн өмнөх судалгааны би нэг жишээ хэлэхэд мянганы сорилын шугамар 16-аас 64 насны эрэгтэйчүүдийн дунд тамхины судалгаа хийхэд 2 хүний нэг нь бараг тамхи татчихсан байхгүй юу? Тэр үед. Тэгэхэд нөгөө хөвчрөлтийн асуудал, даралт ихсэх асуудал гэдэг чинь судасны шууд эмгэг тамхинаас хамааралтай байдаг учраас Монгол улсад зүрх судасны өвчний өвчлөл их байгаамаа. Тэгэхээр зүрх судасны өвчлөлийн чинь эхлэл шодон хөвчрөлтийн эхлэлээс л эхэлдэг. Яг тэгэхээр шодой хөвчрөлт судасны нарийсалтай даралт ихсдэг хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүс, тамхи татдаг хүмүүс илүү байдаг. Тэгэхээр энэ нөгөө дараагийн асуудал нь 4-5 жилийн дараа том судасны асуудлаар буюу зүрхний шигдээсээр тархин цус харвах үзэгдлэр илэрдэг. Тэгэхээр шодон асуудал үүсэт эхэлж байгаа бол танд дахиад хэдэн жилийн дараа том судаснуудад чинь асуудал үүсэх учраас та гэхдээ эрт шодоны асуудлаар эмчид хандж байгаа бол зүрх судасны асуудлыг ч гэсэн эрт одоо би надад асуудалтай байна уугүй юу гэдгийг мэдээд авч байгаа учраас ашигтай гэж ойлгож байна. Эмчид үзүүлэх нь. Тэгвэл нөгөө спортоор хичээлхийг бас сайн гэж дүгнэжтэй. Энэ нь одоо энэ судасны болон зүрх нь одоо тий цусан хангамжийг сайжруулж гин үү? Өөрөөсөө бас ямар давуу одоо тий давуу тал юу вэ? Мэдээж спорт маш хэрэгтэй тий. Нэгдүгээр спорт өөрөө цусан хангамжийг, цусны эргэлтийг хурцгаж өгч байгаа. Хоёрдугаарт булчингийн массуудыг нэмж өгч байгаа. Гуравдугаарт үүхний хэмжээг буюу эрүүл байх нөгөө хүний биеийн эрүүл зохистой харьцааг хэвэн байлгаж өгч штэ. Тэгээд хөдөлгөөн идэг хүмүүсийн тестостероны хэмжээ сайн байдаг. Нойрны чанар сайн байдаг. Нойр муудаад ирэхлээр чихрийн солилцоонд асуудал үүсдэг. Нойрны асуудлаас болоод чихрийн шижин өвчний эхлэл тавигддаг. За тэгэхэд нойрны асуудлаас болоод маргааш өглөөний стресс эхэлдэг. Тэгэнгүүт өглөөний хооллолт буруу эхлээд ирэхээр нөгөө буруу хооллолттой холбоотой цуснд байх сахарын хэмжээ гликемик индекс гэдэг юм өндөр болно. Дараагийн удаа дахиад тарих сахар нэхнэ. Дараагийн 2 дахь хоол дахиад сахартай хурдан сахар болдог гурилан бүтээгдэхүүн ч юм уу чихэрлэг зүйлийг тарих нэхэд эхэлнэ. Ингээд тэр хүн аажимда чимээгүй явсаар хагаад тархалт. Тархалтан дахиад өөрөө нөгөө хөдөлгөөний чинь тэр хөдөлгөөн идэг хүмүүс чинь тархалтаас бас хол байна штэ. Тэгэхээр таргалт дахиад нөгөө тестостероны чинь эм бэлгийн даавар болохоос бас сэргийлнэ. Тэгэхээр нөгөө маш олон талын ач холбогдолтой байгааз даралт ихсгээс сэргийлнэ. Хөвчрөлт дааврын ялгарах байдал ингээд нөгөө амьдралын чанар бүх юм спорт хөдөлгөөнтэй маш их холбоотой. Урт наслахад ч гэсэндээ спорт хөдөлгөөн маш их холбоотой. За нөгөө эрүүл бэлгийн амьдрал гэж бас нэг ярьдаг шүү дээ тийм. Яг энэ тодорхойлтыг та нэг энгийн үгээр тайлбарлаад өгөөч.
Сайн байна уу? Таны амьдралын эрүүл хэмнэлт. За наа чин эрүүл бэлгийн амьдрал гэдэг нь тухайн хүний өөрийнх нь хувьд ямар нэгэн одоо таашаал өгж байгаа бол тэр хүний бэлгийн амьдрал хэдэн минут үргэлжлэх үү гэдгийг одоо үүдгийг номон дээр байдаг шиг за 3-аас 7 минут байх ёстой ч гэдэг юм уу эсвэл те за би одоо 7 хоногт тэд байх ёстой ч гэдэг юм ингээд бүх юмыг ингээд нөгөө баригдмал байхгүй байх л та. Тэгэхээр эрүүл бэлгийн амьдрал гэдэг нь нэгдүгээр сэтгэл санааны хувьд одоо бэлгийн амьдралаасаа таашаал авахыг, хоёрдугаар бие физиологийн хувьд ямар нэгэн өвдөл зовир үүсэхгүй байхыг. Тэгээд тэрний дараа нөгөө бэлгийн амьдрал нь өөрөө тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжинд шууд нөлөөтэй байдаг. Дахиад насжилт нь бас шууд нөлөөтэй байдаг. Тэгэхээр наснаас хамаарат хүмүүсийн харилцаа, амьдралын циклээс хамаарат бэлгийн амьдрал дандаа яг тийм тодорхойлолтод баригдах нь хэцүү. Жишээ нь дөнгөж төрсэн хосуудын дараах бэлгийн амьдрал тийм ээ. Дөнгөж шинээр гэрэлж байгаа танилцж байгаа хүмүүсийн хосын амьдрал. За эсвэл одоо месослын дараах үе ч гэдэг юм уу. Хавдар өвчний дараах ч гэдэг юм уу. Гэтэл 60 настай хүмүүсийн хосын амьдрал, 40 настай хүмүүсийн 30 настай ч гэдэг юм уу. 70 настай хүмүүсийн хосын амьдрал өөр өөр байх болно тий. Тэгэхээр ер нь бол сэтгцийн хувьд, бие физиологийн хувьд ямар нэгэн завургүй тэгээд биендээ таашаал өгж байгааг л эрүүл бэлгийн амьдрал гэж хэлэх байхаа. Өмнө одоо мэдээж үргэлжилсэн хугацаа ч юм уу те чаддаг байсан юм одоо чадхаа болчлоо гэл нэг олон л асуудлууд гардаг бах те. Юу энэ насанд яг онцгой одоо яг ийм юмн дээр одоо санаа зовх зүйлгүй гэж хэлэх юм танд байна уу? Тэгэхээр нөгөө хөвчрөлтийн нэгдүгээр хатуу байх байдал, шодоо өвтрэнд байх хугацаа ELTS гэж ярддаг нөгөө шодоо хатуу байх erection hardness score ч гэдэг юм уу те энэ үзүүлэлтүүд дандаа өөр юмнуудыг бас мэдээж хоорондоо уялдаатай ч гэсэн дахиад өөр үзүүлэлтүүдийг зааж идэг. За тэгээ хэд хурдан дур тавих шодоо өвтрэнд жишээ нь орсноос хойш 1-2 минутын дотор үрийн шингэн гадагшилж байвал 1-2 минутанд гадагшлаад энэ 3 сараас дээш хугацаагаар үргэлжилж байх юм бол энийг одоо хурдан дур тавилт гэж үзнэ гэдэг. Гэтэл дундаж хүмүүсийн бэлгийн амьдралын үргэлжлэх хугацаа одоо хурцлын хугацаа гэж хэлээ л да. Тэр хугацаа бол дунджаар 3-аас 7 минут л байдаг. Гэтэл зарим хүмүүс бол одоо үүдийн бүр удаан үргэлжилдэг хүмүүс байж болно шүү дээ. 15 минут 20 минут ч гэдэг юм уу. Гэтэл цөөхөн мөртлөө тэрэндээ таашаал авдаг бол өөртөө хоёулаа бэлгийн таашаал авч байгаа бол заавал тэрийг эмгэг гэж үзээд эмчид хандах ёстой юугүй юу гэдэг нэг асуудал тий. Тэгэхээр нөгөө шодон тэр хатуу байх байдлаа удаан барьж чадчих нүггүй юу гэдэг нь суцсны асуудлаас нэгдүгээр хамаарх нь байна. Хоёрдугаарт өргөсөлт өвчин байна уу байхгүй юу? За дээрээс нь дааврын асуудал. Ялангуяа бамбаа эмгэг жишээ нь эрэгтэйчүүд ч гэсэн бас байдаг. Хүмүүсийн дунд нийтлэг ойлголт нь бамбаа булчирхай гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн өвчин ч юм уу? Эсвэл одоо юу гэдэг нь цэвэршилтийн насны зөвхөн гарч ирдэг ч гэдэг юм уу? Төрсний дараах эмэгтэйчүүдтэй холбоотой бодоод идэг байхгүй юу? Гэтэл бамбаа асуудал, үнчин тархины асуудал, за зарим төрлийн эмийн бэлтэмлүүд ч гэдэг юм уу, бэлгийн амьдрал нөлөөлөх маш олон хүчин зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ болгон бүгдээрээ өөр өөр шалтгаантай. Тий, зөвхөн яг тэр насанд гэж юм заах нь үнэхээр бас хэцүү л. Тий. Одоо төрөө булчирхай өрсөлийг бол тэр болгон хүмүүс нөгөө мэддэггүй өнгөрчөөд байдаг ч тий. Яг томрол үед нь хүмүүс нөгөө ширэн шээг, дүлж шээг, давсаг нөгөө сулрахгүй байх гэл бүр хожим үед нь мэддэг. Ер нь энэ томрол болохоос одоо сэргийлэхийн тулд хүн одоо ямар үзэл шинжилгээнд хамрагдах шаардлагатай вэ? Төрөө булчирхайн өрөвсөл, төрөө булчирхайн томролт гэдэг бол хоёр өөр ойлголт гэж хэлсэн тий. Өрөвсөл гэдэг нь бол одоо нянгийн ч юм уу ямар нэг зогсонгчлоос ч юм уу хав үсээд шийсний гарцанд таатай биш одоо давсагны чинь нөгөө шийсээ суллах, шийсээ хадгалах хоёр функцийн аль нэгэнд алдагдах. За тэгээд дээрэс нь өвдөх хав шинжээр илрэх. За тэгээд нөгөө шүн шээх гэдэг ч юм уу ийм төрөө булчирхааны томролтын одоо үеигтэй адилхан шинжээр бас илэрч болно. Гэтэл тэр өвдөх төрүүлчийн өрөвслийг гэхэд дотор нь жишээ нь 5 хэв шинжээр
ангилж үздэг. Тэгэхээр хүн болгоны шинжүүд адилхан байхгүй ч болно. Сэтгэл зүйтэй ч холбогдоод ирдэг. Сүүлдээ төрүүлж урагшлсан хүмүүс зүгээр сууж яснаа миний эдийн дөвдөд байна. Би ерөөсөө ингээл нэг тохгүй өргөд энэ төмсгөрөө хатгаад байна. Чинрээд энэ ч гэдэг юм ийм зөөрөд хэлээд эхэлдэг. Гэтэл төрөө булчирхааны тэр юунаас болоод сэтгцийн хувьд ч гэсэн ингээд нөгөө биеэ чагнах айцтай болох юм асуудал бас сүултээ гарч ирнэ. Томролт гэдэг нь шулуун гэдсээр одоо төрөө булчирхайг хамгийн түрүүнд нэгдүгээрт үзэх эмчийн үзлэгээр нэгдүгээр томролтын сэжгийг бас тогтоодог. Хоёрдугаар эхо одоо онцлогоогоор давсгийг шээстэй бага үед нь бас одоо нөгөө шээстэй болон шээсгүй бага үед нь төрөө булчирхааны эзлэхүүнээр нь хэмжиж үзнэ. Төрөө булчирхайг бас шулуун гэдсээр нь хэмжиж үздэг. Тэр нь төрөө булчирхайн айл хэсэг нь томорсон байна гэдгийг ялгаж үзнэ. Шээс үлдэж гин үү? Тэгээд төрөө булчирхайн маркер дотроо одоо нөгөө төрөө булчирхайн хавдрын маркер гэдэг үзүүлэлтийг нийт болон чөлөөч гэдэг юм уу бас дотор нь задлж бас үздэг. Тэгэхээр нөгөө төрөө булчирхааны томролт болж гин үү болохгүй юу гэдэг нь настай нэгдүгээр томролт холбоотой байдаг учраас 45-аас дээш насны хүмүүс 50 наснд бол ихэнхдээ нэг 10% томролт эхэлдэг. Бүгд биш байх нь шүү дээ. Гэтэл 50-аас 60 насны хооронд л нэг 20-30% нь төрөө булчирхайн томролт явагдаж болно. 60-аас дээш наснд бол баг 2 хүний нэгдэн төрөө булчирхайн томролт явагдаж болно. Гэхдээ бүх хүний төрөө булчирхай заавал томрох албагүй. Удам генетикийн онцлогоос бас хамаараад зарим хүний төрөө булчирхай томрохгүй ч 70-80-тай хүмүүс явж л байдаг. Тэгэхээр хамгийн гол нь таны шээсний гарцанд өөрчлөлт ороод ирвэл шүн таныг шээс чинь сэрээгээд ирвэл дутуу шээгээд ирвэл шээсээ ингээд дүүрсэн байх үед шээсээ барьж чадахгүй бачимдаад сандраад 0 хаагаад ингээд явж байгаа бол та төрөө булчирхайгаа заавал үзүүлэх хэрэгтэй. Үзүүлэхдээ зүгээр л нэг эход харуулчаад орчих биш. Нарийн мэргэжлийн эмчид заавалч үзүүлэх хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн эмчид нар бол олон болсон учраас эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Яа тэгэл нөгөө их дэлгэрүүлэг тэгээд одоо эмнэлгүүд ч гэсэн олон янзын урьдсан сэргийлэх ингээ багцууд гаргацсан л гэдэг. Тэгээд тэр бүр нөгөө яг хүнд яг аль шинжилгээ эсвэл өгөх шаардлагатай гэдэг бас мэдэхгүй байгаа шүү дээ. Ер нь бол нийтлэгээр бол эмчид хандаад тэр тухайн одоо шинжилгээнүүд хийх шаардлагатай байна уу тий? Тий. Одоо хүмүүсийн дунд нэг ийм нийтлэг буруу ойлголт аваад ах шиг санагдтыг. Хавдрын маркер бол хавдрыг илрүүлдэг гэж. Тэр бол нэлээд хожуу болцсон хавдрын үед хавдрын маркер ихснэ. Тэгээд бас урвсалт өвчнүүдийн үед хавдрын маркер бас ихснэ. Тэгэхээр төрөө булчирхай хурцаар урвссан, буглаа үүссэн, хурц эдэт урвсал явж байгаа үед төрөө булчирхай хавдрын маркер бүр 0-оос одоо 4 хүртэл байдаг бол тэр бүр 100 муу хүртэл ч юм уу бүр 50 60 маркер маш өндөр ихсэж болно. Тэгэхээр дэрийг бол хавдрагж үзэхгүй шүү дээ. Гэтэл нөгөө өмнөх үтсэн үзлэгээс эмч дараагийн 3 сарын дараа энэ үзүүлэлт 2-3 пунктээр өсөж чинь өсөөгүй юу? Эсвэл төрөө булчирхай эзлэхүүнийг нь хэмжиж үзээд давсаг руугаа дотгошоо одоо томорцсон хэлбэрийн үед ч гэдэм үү маш их хэмжээний шээс үлдсэн байгаа үед ганцхан төрөө булчирхай маркерын нийт гэдэг үзүүлэлтээс гадна чөлөөт гэдэг үзүүлэлтийг үзээд индексийг боддог. Тэгэнгүүт энэ дээр хавдрын эрсдэл байвал энэ хүн дээр эдийн шинжилгээ хийж ээж буюу биопсийн шинжилгээ хатгаад төрөө булчирхайных нь эдээс нь энд хавдрын эрс байна уу байхгүй юу гэдгийг ялгаж үздэг болцсон. Тэгэхээр нөгөө одоо насжилт уртсаж байгаатай холбоотой хавдрын өвчлөл чинь бол бас ихсэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө талаас нөгөө оншилгоо илрүүлэг бас сайжирч байгаатай холбоотой бас хавдрын өвчлөлүүд ч гэсэн бас ихсэж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр одоо эрт илрүүлэгт хамрагдах нь зөв. Тэгээд нөгөө наснаас хамаарат өөрийнхөө зовиорыг эмчэд хэлээд хүмүүс орж ирэхдээ өөрөө оншоо тавьчаад шинжилгээгээ заримдаа өгчдөг, эмчтэйг уулзахгүй. Тэгэхээр заримдаа нөгөө оновчгүй байгаад танд энийг нэмэлтээр хийвэл зүгээр юм байна. Эсвэл та энэ танд шаардлагагүй ч байж магадгүй. Эхлээд нэгдүгürt нэн тэргүүний энэ юм а гэдгийг эмчтэйг ярилцж хагаад шинжилгээгээ сонгол илүү зөв санагддаг. Одоо танд үзүүлж байгаа хүмүүсүүдээс нийтлэг одоо анзаарагддаг. Одоо нэг буруу ойлголтууд юу вэ? Та нэг 3-ыг нэрлэвэл. Эрэгтэйчүүдийн хувьд. За ялангуяа энэ дээр би ингэж хэлнэ. 45-аас 50 насны хүмүүсийн дунд ойрхон шээгээд ирхэн заримдаа чихрийн шиж өвчний эхлэл үед байдаг. Тэгэнгүүт ойрхон шээгээд би төрөө булчирхай томорчлоо, төрөө булчирхай өвчтөй болчлоо гэдэг. Тэгэнгүүт таны сахар ихсэжсэн нүхлээр тий нэг удаа нэг жоохон их вэ гэсэн. Тэгээ би одоо ингээд ер нь бол нэг хоолны дэглэм бариад эхэлсэн. Тэгээ чихртэй мэдхээ болцсон. Тэгэд миний дахиж үзүүлсэн нүхлээр үзүүлээгүй гэдэг. Тэр маш буруу.
нийтлэг хамгийн том алдаа. Тэгэхээр хэрвээ таны хөвлийн таргалалт явагдаад эхэлсэн, шээсний ойр ойрхон одоо шээх зовөртэй их ам цангаж байгаа, их идээд эхэлж байгаа, хоолны дуршил ихтэй ийм асуудал гараад ирж байгаа бол та бодисын солилцооны асуудал буюу чихрийн шижин эхэлж байгаа эрсдэлтэй. Тэгэнгүүт ганцхан шээх нь төрүүлчихээг яваад идэг. Тэгээд би өөрийгөө мэдчихэж байгааг яваад идэг. Эмчийн хяналтанд ордоггүй чихрийн шижин өвчнийг нэлээд хожуу үедээ оруулсан хойно эмчт ханддаг. Энэ бол нэлээд нийтлэг том алдаа. За хоёрдугаарт нь өөрсөндөө би ингээд нэг эрсдэлтэй бэлгийн харьцаанд орцсон. Тэгэнгүүт миний бэлэг эрхтний ингээд толгой ингээд нэг юм цагаан болоод өнгөр тогтоод би мөөгөн цөртчлөө гэд өөртөө онш тавьчаад мөөгөн цэрийн юм дүрхцэн, тос дүрхцэн ч гэдэг юм уу ийм яриад ирдэг хүмүүсээс нэлийн төгөөмөл идэг. Тэр бол бас нэлийн төгөөмөл алдаа гэж хэлмээр байна. Гуравдугаарт нь болохоор одоо нөгөө түрүүн хэлсэн тий нөгөө аман секс хийчээд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч угалчаад би бэлгийн одоо хамгаалттай бэлгийн харьцаанд орсон гэд өөрийгөө бодоод идэг. Энэ бол бас том алдаа тарах. Тийм. За дөрөвтх нь 4 5 гэлөө. Нөгөө өргөдөл гэд одоо хосууд явдсан штэ. Хүүхдээ болохгүй байна гэд. Эхнэр нь л эмнэлэгт үзүүлээ яваад идэг. Тэгэхээр өргөдлийн чинь 30-аас 40% нь эрэгтэйгээс хамаардаг. Тэгэхээр эрэгтэй хүнээс эр бэлгээс орж ирж тэр эмэгтэй хүн жирэмсэн болно шүү дээ. Гэтэл эхнэрийгээ 4 жил үзүүлж ирсэн 5 дахь жил дээрээ за би нэг үзүүлэх юм билүү гэдэг бол цаг алдсан хугацааны асуудал байдаг. Тэгэхээр хэрвээ жирэмслэх гэж байгаа бол хоёулаа зэрэг эмч тандараа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд за өсвөр насны хүүгүүдийн хувьд дахиад нэг мэдхгүй байдаг алдаа нь одоо бэлгийн харьцаанд оролцохдоо өрийн шингэнээ би гадна тавьсан. Жирэмслэхгүй, жирэмсэн хамгаалж байгаа хэрэгсэл ерөөсөө биш. Яагаад тэгэхээр хурцал хийгээд тэр хөдөлж явах үед шийсэн сүвэнд байсан ч гэдэм үү одоо хуучин өрийн шингэн тодорхой хэмжээгээр цөөхөн тооны эс орлого гэхэд жирэмслүүлэх бас боломж байдаг. Тэгэхээр жирэмснээс хамгаалах арга нь гадуур тавих арга хотгонч биш гэдгийг бас хэлмээр. Эрэгтэйчүүдийн тул нөхөн өрчгөө эрүүл мэндийн хувьд хамгийн аюултай тэгсэн хэрнээ хугацаа өнгөрцөн байдаг ямар юм шинжүүд байдаг. Одоо л яг халдварт өвчнүүдийг бол ингээд мэдчихлээ тий. Гэтэл өөрт байгаа зовироос ингээд зарим нөгөө зовирууд нь үнэхээр ингээд хугацаа алдсан. Тэр үедээ яг эмчит хандчих хэрэгтэй байж дээ гэдэг ямар шинжүүд байдаг. Нөгөө бэлгийн замын халдвар дээр бол ялангуяа нөгөө закутан гэд масокоор онцлуулчаад масок PCR гэдэг одоо нөгөө хоёр өөр төвчний шинжилгээ ярьж байгаа юм би. Тэгмүүд масок гэдэг нь микроскопоор хардаг шинжилгээ. PCR гэдэг нь болохоор тухайн үүсгэгчийг уургийнх нь хувьд ДНК-гаар нь ялгаж оншилж байгаа, гинжин уруулаар оншилж байгаа молекул биологийн түвшинд хийж байгаа шинжилгээ. Тэгмүүд одоо зөвхөн миний шийсэн сүнээс эдэн гарч байгаа болохоор нь би тариа илгэсэн. Тэгээд эдэнд гарахаа болцсон шинж тэмдэггүй. Тэгэнгүүт би эмчлэгтчлээ гэж явах нь хамгийн их алдаатай асуудал байдаг. Тэгж жагаад дараа нь өөр өрөвслүүд удаан хугацаанд яваад түрүү булчирхааны өрөвсөл үүссэн баг. За шохоожилт эднэр бол одоо бүр хамгийн нацх асуудал болж байна тий. Өргөдөл үүссэн бах нь хамгийн харамсмар байдаг. Тэгэхээр дараа нь тэр хүүхэд нөгөө төмсг рүү нь хатгалт хийжээж үрийн шингэнээс нь одоо эр бэлгээс нь авч ээж үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр л хүүхдэд болох хэмжээний одоо хэдэн саяар тоологдох хэмжээний зардал гарах болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө PCR-ын шинжилгээг одоо нэг 200-300 мянган төгрөгөөр шинжилүүлэх байсан бол гэтэл тэр хүн дараа нь өөрөө өргөө болох гэдэг асуудал нь илүү том асуудал болж байгаа. Тэгэхээр бэлгийн замын халдвар эрсдэлтэй л харьцаанд орсон бол ер нь бол масокийнхоо шинжилгээтэй цуг PCR-ын шинжилгээг цусны шинжилгээтэйгээд бүгдээрингийн энийг үтсчий гэж ингэж нөгөө орхилгүйгээр үзүүлж сурах нь л зөв болоо. Нөгөө эмэгтэйчүүд бол яхан өндгөвчний нөөц идрал үзүүлчихэж штэ тийм бас ахих тусан за юм хэр бай энэ одоо өндгөөс хийдүүлдэг гэл тийм тэгвэл эрэгтэйчүүдийн хувьд нөгөө энэ одоо эр бэлгээс одоо өрийн шингийн шинжилгээ эдрийг бол нэг тодорхой хэсэг одоо лаборатори ч юм уу эмнэлгүүд л хийж гэн тийм ер нь ийм шинжилгээг нь хийх шаардлагатай юу? Одоо жишээ нь ялангуяа антимюллерийн дааврыг эрэгтэйчүүдэд хүүгүүдэд ялангуяа бэлгийн хөгжлийн санаа зовх ёстой мó эсгүй мó гэдгийг бас үздэг шүү дээ эрэгтэйчүүд дээр бас өргөдлийн асуудлаар ялангуяа нөгөө цэврүү сэтгэгчсийн даавар байна уу эр бэлгээс сперматогенез явж гинүү гэдгийг үздэг дааврууд байдаг. Тэгэхээр энэ бол бас эрэгтэйчүүдэд ч гэсэн үзэх боломжтой өргөдлийн асуудалтай юм дээр дахиад өргөдөл эрэгтэйчүүдэд бас одоо нөгөө эр бэлгийн эсийн
одоо нэг өргүүдэл байгаа тохиолдолд хромосомын эмгэг байна уу гэдгийг ч бас одоо үздэг болсон. Маш олон тийм олон төрлийн шинжилгээнүүд одоо хийгддэг болцсон байгаа генетикийн түвшинд ч гэсэн. Тэгэхээр заавалчгүй эр бүлгийн эсийн шинжилгээ өгөх ёстой юу эсвэл юу гэдэг нь нөгөө талаасаа халдвар нөхөрчхүү гэдэг талаасаа ч гэсэн үрийн шигний шинжилгээг бас ер нь бол хэрвээ жирэмсээс хамгаалж байгаа ч гэсэн тэр нэг 2 жил тутамд ч юм уу өөрийнхөө үр тогтоох чадварыг бас үзүүлж хахад бас гэмгүй яа л хэрвээ үрийн шигний шинжилгээ нь хэвэн бахан бол тэр хүний заавал цааш нь дааврын шинжилгээ авахгүйгээр авах шаардлагагүй байж болно. Хэрвээ тэн дээр өөрчлөлт авах юм бол дааврын шинжилгээ, үнчин тархины шинжилгээ ч гэдэг юм уу те. Үнчин тархинаас тэр нөгөө өөр оломтод өөрчлөлт байна уу эднэр гэдэг юм уу өөр наривчлал шинжилгээ шаардлагатай бас байж болно. Нөө мэрэгчлээс шалтгааллах бас эрэгтэйчүүдийн өвчлөлүүд бас байдаг тий. Одоо сүүлийн хүмүүс уурхаад ажиллаж байна. Эсвэл одоо суугаа одоо удаан хугацаагаар нь сууж ажилладаг офис ажилтнууд гэл. Юу нэм өвчлөл нь хэр их байдаг вэ? Байдаг шүү. Ялангуяа мэрэгчлээс шалтгааллах гэдэг дээр ярихад гагнуурын ажил. За тэгээ химийн будагтай ажилтдаг хүмүүс тэр дундаа өсчөнгүүд. За тэгээд үйлдвэрийн будаг хийдэг одоо даавуу идэл одоо даавуу ноос ноолуурын будаг, арсны будаг эднэрийг маш их хортой гэж үздэг. За тэгээд нөгөө уул уурхаа дээр гадна хүнд машин механизмууд, тээврийн засварын инженерүүд ч гэсэн техникийн маш олон шингэнүүд байдаг шүү дээ. Одоо нэг өнгөнгийн улаан ногоон шармар, антифриз, тосол, мосол юу ч гэдэг үлээ. Тэр олон шингэнүүд чинь өөрсдөө бас нөхөн үрчгүүд сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр тийм химийн ажилт хийдэг бол нөгөө талаасаа нөхөрчхүү талаасаа давсгийг ч гэсэн бас шалгуулж авах хэрэгтэй гэдэг. Тэр дундаа рентгенээр биш нөгөө рентген биш нөгөө юу. Тэр рентген туяа бас хортой. Тэгэхээр рентгений одоо ажил хийдэг эрэгтэйчүүд, рентген техникч, рентгений эмчнэр дандаа юм нөгөө хард дуглагтай хамгаалах хормогч зүүдэг штэ тий. Тэрэн шиг одоо энэ бамба бэлчирхаалын эрэгтнүүд рентген туянаас хамгаалж авах хэрэгтэй. За дээрэс нь нөгөө дулаан халуун орчинд ажилдаг эрэгтэйчүүд бас төмсгөө бас шалгуулж авах хэрэгтэй. Одоо нөхөрч хөдлөөс нь. Тэгээд давсагны хавдар эднэр гэдэг бас зарим одоо өөрчлөлтүүд химийн тэр хортой юм ажилдаг хүмүүст бас нөлөөлдөг. Тэгээд нөгөө дулаан орчин гэдэг дээр бас одоо ганцхан тэр юуны дулааны одоо цахилгаан станц ч гэдэг юм дулааны нөлөө. За тэгээ мэдээж хэрэг гадаа орчинд ажилдаг хүмүүс маань түрүү булчирхаан өрсөлөөр бас өвдөх нь илүү байдаг. Ялангуяа одоо зам дээр зогсдог цагдаа нар байна, гадаа өвөл 8 идэг хүмүүс байна тий. Энэ зэрэг хүчний эрхтэйчүүдийн хувьд барилгын одоо гадаа барилга дээр барилга барьж байгаа хүмүүс ч гэдэг юм уу тий. Энэ хүмүүст бол эрхтэйчүүдийн хувьд эрсдэл маш өндөр байгаа. Тэр дундаа Монгол шиг энэ амар хүтэн өвөлтөө үнэтэй. Тэгээ бид нар чи өвөл ямар амар хүтэн байдаг вүлээ. Тэгвэл нөгөө бөөрийн өвчлөлийн хувьд одоо аль одоо өвчнүүд нэрхтэйчүүд илүү түгээмэл тохиолддог вэ? Одоо чулуу, бөөрийн чулуугаас гадна одоо пилонефрит, гломерулонефрит гэл одоо нэг олон л өвчлүүд байна л да. Ер нь одоо анхаарах хэвээр одоо өвчин юу вэ? Эрэгтэйчүүдийн хувьд хүүс даагадаг бас нэг өвчлөл бол чулуу шүү дээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бүр шийсэн замын чулуу өвчнөр илүү их өвчлөдөг. Яг тэгэхээр нөгөө пүрийн солилцооноос хамаарсан тулаа гэдэг өвчнөд холбоотой. Тэгээд дээр нь нөгөө эрэгтэйчүүдийн хэрэглээнд тэр дундаа Монгол эрэгтэйчүүдийн хувьд Монгол улаан махны хэрэглээ илүү их бид нар ч өвлөө үйлрэл ичээд чинь гэл маш их мах иддэг чандаа. Одоо тэгээд дээрэс нөгөө пив тий. За тэгээд зуны улирал чулуугаар өвчлөл ихсдэг эрчүүдийн хувьд ч ялгаагүй. Тэгэхээр нөгөө 100 хүмүүс их одоо нөгөө хорхог бодог тэгэл нөгөө зуны аялал зугаалга гэл нөгөө айгүйх алкоголо хэрэглээд усаа удаггүй. Дээрээс нь махныхаа хэрэглээг ихсэгдэг. Тэгэнгүүт эн чинь өөрөө чулуу өвчнийг үүсгэдэг. Эрэгтэй хүүс бол эмэгтэйчүүдээс илүү чулуу өвчнөр өвчлөх, бөөр шийсний замын чулуугаар өвчлөдөг. За хоёрдугаарт нь түүдгэнд бөөрийн өвчлөлийн хувьд болохоор нөгөө түүдгэн цэрийн өрөвсөл гэдэг эмгэг эрэгтэйчүүдэд арай илүү бас илүү байдаг. Ялангуяа залуучуудын хувьд нөгөө талаасаа нөгөө пилонефрит гэдэг өвчлөл эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үрчхүү талаасаа шийсний замаас илүү хөрвсөл өсөх замын халдвар эмэгтэйчүүд илүү авдаг учраас халдварын шалтгаантай твшин цэрийн өрөвслийг пилонефрит гэж ярьж байгаа. Энэ заавал бэлгийн замын халдвар шил одоо эцсийн сахунцэр хоолой зам арсны саднынгуудаар үүсдэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд бол нөгөө усныхаа хэрэглээг нэмэх хэрэгтэй.
ус сайн ууж явах хэрэгтэй. Ялгаагүй эмэгтэй ч ялгаагүй л дээ. Тэгэхээр хоногт биеийн жиндээ бодоод 30-40 мл ус ууж явах хэрэгтэй. Хэрвээ та халуун нөхцөл одоо ажилтдаг их дасгал хөдөлгөөн хийдэг бол 40-оор бодчих хэрэгтэй. Жишээ нь та 70 кг бол 2 литр 800 тий ус. Дахиад дээр нь таны бусад шингэнч орноо. Тэр нь кофе уучаад би 200 г шингэн уучлаа гэж болохгүй. Кофе өөрөө хүний эдийн шингэнийг хөөдөг. Тэгэнгүүт шингэний чинь багсгаж байгаа болохоос биш ямар шингэн өгж байгаа юм байхгүй. Тэгэхээр нөгөө кофе ууж байгаа бол та дахиад нэг аяг ус уух хэрэгтэй. Тэгэхээр одоо сүүлийн үед амьдралын хөвшил хотчоод бид нар ч одоо хөгшин залууг өдөр шөнөгүй кофе хаасаагүй кофе их уудаг боллоо шүү дээ. Тэгэхээр энэ бол бас шингэний хэрэглээг бас бууруулж байгаа. Бас нөгөө бидээ ч юм уу одоо ингээл хүмүүс цэвэрлэгэнд ашиглаж байна тий. За тэр болгон боломжгүй хүмүүсээс байгаа. Тэгвэл энэ эрэгтэйчүүд хувийн ариун цэврээ сахихын тулд яг ямар одоо цэвэрлэгээ ч юм уу хийх шаардлагатай вэ? Яг зөв. Нөгөө эрэгтэйчүүдийн хувьд зарим одоо нөгөө ахуйн соёл гэдэг маань өдөр болгон усанд орох, бэлгийн харилцааны дараа босож шийх, эрэгтэй эмэгтэйгөө босож шийх. Энэ бол бас бэлгийн замын биш ч гэсэн хүсэх замын янгийн алдараас сэргийлж өгдөг. Хоёрдугаарт өдөр болгон бид нүүрээ угаадагтайгаа адилхан шодоогоо өдөр болгон угаах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө тэр хиний арсны одоо смегма гэж ярддаг тослог юм шүүрлээдэг. Тэн дотор агаргүй орчинд нэгдүгürt нян орчин, хоёрдугаарт нянтай байгаа, өрөвсөлтэй байгаа тэрэн дээр нөгөө вируснууд хавдар үүсгэх хэрэгсэл нь улам нэмэгдэнэ. Тэгэхээр өтрээний өрөвсөл дахиад нөгөө папиллома вирусны халдвар хоёр хавсраад хамт яваад их юм бол илүү хурдан хавдар өвч үүснэ л гэсэн үг. Түүнээс одоо нөгөө харцангу одоо бид нар дэлхийд даяараа папиллома хөхөнцөр вирусээс сэргийлж чадахгүй учраас вакцин хийлгээч гэдэг. Гэтэл вакциныг эсэргүүцэл ингээл зарим хүмүүс ингээд энэ нь маш буруу гэж би бодож байгаа. Нөгөө талаасаа тэр эрүүл ахуй талаасаа шамардаг арсыг ахуулчих байх нь одоо манайхан хөвчөө таслах гэж яриад байна шүү дээ. Уг нь бол хөвч таслах биш, шамардаг арсыг авах, шамрангийн арсыг тайрах. Тэгэхээр тэр бол эрүүл ахуй талаасаа бас тийм дагаар борчинд байх нянгийн үржлээс вирус үржих таатай нөхцөл сэргийлж өгдөг учраас тэр бол уг нь одоо нөгөө хавдраас сэргийлж байгаа нэг алхам. Учир нь юу вэ гэвэл дэлхийд даяараа шамрангийн арсыг тайрдаг тийм одоо шашны соёлтой хүмүүсийн дунд умаа үзүүний хавдрын тархалт эрс баг байдаг. Шамрангийнхаа арсыг авдаггүй хүмүүст энэ хавдрын тархалт өндөр байгаад байгаа. Дахиад дээрэс нь бэлгийн олон хавтагчтай байх нь бас энэ хөнцөр вирусны тархалтыг бас нэмэгдүүлж байгаа. Манад одоо умаа үзүүний хавдрыг бол одоо вакцин хийж эхэлчихлээ шүү дээ. Тэнгүүт нөгөө хөвгүүдэд нөгөө болоо октодод 11 наснаас дээш гээд одоо бүр ингээд сургуулиудаар хийж эхэлж байна. Тэгвэл нөгөө эцэг эхчүүд нөгөө энэ дээр нөгөө хөвгүүдтэй одоо хийх нь ямар одоо ирээдүйд тэ ашигтай ч юм уу үр дүнтэй одоо өөрийг нь хамгаалахад ямар нөлөөтэй вэ? Умаа үзүүний вакциныг ер нь бол ганцхан хөвгүүд гэлтгүү хэрвээ умаа үзүүний хавдрын халдвар илрээгүй бол насанд хүрсэн хүмүүс ч хийлгэж болно. Одоо сүүлийн 23 оны зөвлөмжөөр бол 45 хүртэл насны эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн дурын вакцин хийхийг зөвшөөрч байгаа. Монгол улсад бол нөгөө Gardasil 4-т гээд 4 хэв шинжээс нь хамгаалж байгаа вакцин хийж байна л да. Интермед эмнэлэг дээр хийж байгаа, халдвар төвчин судлалын төв дээр хийж байгаа. Тэгэхээр энэ вакцинуудыг хэрвээ умаа үзүүний хавдраас сэргийлээд ядчил тэр 4 хэлбэр нь хамгийн түгээмэл байдаг одоо 6, 11, 18, 16 гэсэн энэ хэв шинжүүдээс хамгаална л гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрвээ энэ хэв шинжүүд байхгүй бол хавдрынхаа вакциныг папиллома вирусныхаа вакциныг бол хийлгэх нь хавдраас сэргийлэхэд чухал алхам. Ялангуяа Монгол улсад умаа үзүүний хавдрын өвчлөл эмэгтэйчүүдийн хувьд бол эхний 3 байранд явж байгаа. Маш харамсалтай тий. Тэгэхээр энэ бол маш олон хүмүүс бас энэ сүүлийн хавдар өвчнөр өвчилж байгаа, нас урж байгаа. Тэгэхээр хавдраас сэргийлэхийн тулд эрэгтэй эмэгтэйг бол бичих хэрэгтэй гэж бодож байна. Эмээ одоо тоглолт вакцин бас яг ороогүй. Тэгэх юм болохоор эцэг эхийн зөвшөөрлөөр нөгөө хийлгэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр гүт энэ дээр одоо яг тэр эцэг эхчүүдэд яг яагаад хийлгэх шаардлагатай гэдгийг та нэг зөвлөд өгөөч. Хүүхдүүдээ одоо хавдар өвчнөр умаа үзүүний энэ ганцхан хавдар үүсгэж байгаа юм биш л дээ. Хөнцөр вирус чинь эрэгтэйчүүдэд бас бүдүүн шулуун гэцний хавдар үүсгэж байгаа. Хоолой зэлгүүрийн хавдар үүсгэж байгаа. Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн бүдүүн шулуун гэцний хавдрын чинь өвчлөл бас буурж байгаа нь эрт илрүүлэг илрүүлснийх. Бүдүүн шулуун гэцний хавдраар
өвчлөх эрсдлийг бүдүүн шулуун гэцний дуран хийгээд ургацаг байвал аваад тэрийн эдийн шинжилгээ хийгээд байгаа учраас хавдрын өвчлөл бас буурж байгаа. Гэхдээ л эрэгтэйчүүдийн хувьд 50-аас дээш насны бүдүүн шулуун гэцний хавдрын өвчлөл өндөр байгаа. Тэгэхээр үр хүүхдээ ирээдүйд хавдар өвчнөөс эрт сэргийлэл гэж байгаа бол умаа үзүүний гэлтгүү папиллома хүүхэнцэр вирусны хавдрын энэ вакцинд эртхэн хамруулах хэрэгтэй. Бэлгийн харилцаанд орохоос нь өмнө вакцины хийлгэх нь илүү найдвартай хамгаалт болно. Тэгэхээр яг одоо хавдар үүсгэхээс нь өмнө ч гэсэн халдвар авсны дараа тодорхой хэмжээгээр одоо 100% хамгаалахгүй байлаа ч гэсэн тодорхой хэмжээгээр хамгаална. Гэхдээ бэлгийн харилцаанд орохоос өмнө эрэгтэй эмэгтэйг үл хийлгэх нь илүү үр дүнтэй л гэж ойлгох хэрэгтэй. Эрэгтэйчүүдэд одоо зөвлөж болох одоо нэг дадал ч юм уу тий зөвлөмж юу вэ нийтэд? За тийм дадал бол түрүүний нөгөө хоёлыг ярьдаг хувийн ариун цэвэр угааж ах хэрэгтэй тий шодог бол угааж ах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө савнгаар угаагаад ах нь эргээд бас дандаа савндаад идэг хүмүүст хүний биеийн арьсан дээр байдаг бактерийн балансыг алдагдуулчихдаг. Гэтэл бид нар чинь дандаа антибиотик замбраагүй хэрэглээд байна. Дахиад дээрэс нь антибиотиктой ингээд элдв энзим тосыг бас хэрэглээд байна. Гэтэл нянгууд бас өөрөө хүнийг хамгаалдаг. Тэгэхээр арьсан дээрх микробиомын орчныг ер нь бол хитрхи савндаж угаагаад байдаг нь бол өөрөө бас эмгтэй ч эрэгтэй ч аль алинд нь өөрчилж байгаа. Тэгэхээр хувийн ариун цэвэр сагчина гэд савндаад угаагаад иж болохгүй. Ер нь савнг бол хэрэглэж болдгоо яах вэ? Гэхдээ нэг 7-10 хоногт ч юм уу өдөр тутам хэрэглэх нь ихэнх савнгийн үед бол нөгөө арьсан дээр pH буюу нүчил шүлтийн тэнцвэртэй орчныг алдагдуулчихдаг. Тэгэнгүүт тэр орчин алдагдангууд байх ёстой бактери чинь тоон дэш тушаа болоод баланс нь алдагдаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр эрчүүдийн хувьд бол нэгдүгээр тэр хувийн ариун цэвэр талаас хоёрдугаарт олон хавтагчтай битээ байгаа ч гэдгийг зөвлөмөр байна. Тийм. Олон хавтагчтай байх нь өөрөө эргээд өөрт чинь одоо ханд чинь эрсдэл үүсгэн. Тэгээд ялангуяа өтрийний одоо нөгөө бактерийн баланс алдагдах уреплазмын халдвар, гарднереллийн халдвар. Тэгээд зөвхөн энэ уреплазм, гарднерелс гадна жишээ нь мобилинкус ч гэдэг юм уу, асинетус сиднер гэдэг өөр бас зөндөө олон бактериуд байдаг. Энэ өргөслүүд нь өөрт нь эргээд түр булчирхан өргөслөөс үүсгэж бас болно. Тэгэхээр бэлгийн олон хавтагчтай байх нь өөрт нь болоод гэр бүлд нь аль аль нь бас өргөсөл үүсгэх учраас энэ бол бас нэг анхааруулах зүйл. Таны саяны дурдсан одоо тий өвчнүүдийн үед зөвхөн одоо хосны одоо эмэгтэй зөвхөн эмчилгээ хийлгэл яваад байгаа шүү дээ. Ер нь эрэгтэйчүүдэд энэ нөгөө яг хосоороо яг эмчилгээ нэг шаардлагатай гэдгийг та нэг тайлбарлаад өгөө. Зөвхөн нэг нь эмчлэгдээд тэгээ дахин халдвар авах ч юм уу эсвэл эмчлэгдэхгүй байх гэж зөндөө тохиолдол. Яг л эмэгтэй ингээ өтрийн талаа хийгээл юм уучаал эргэл бэлгийн харцанд оронгууд дахиад нөгөө нянгууд аваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө хоёлаа нэгдүгürt эмчилгээг зэрэг хэрэглэх хэрэгтэй. Энэний дараа биш хамт хэрэглэхдээ зэрэг хугацаанд хэрэглээд шинжилгээ дуусангууд хоёулаа адилхан шинжилгээ өгөөд одоо хоёлаа бэлгэвчгүй бэлгийн харцанд орё гэдэг асуудал нь өөрөө гэр бүлийн хувьд эрүүл мэндийн хувьд тий нөхөрчгөө талаас аль аль нь асуудалтай. Тэгэхгүй бол одоо нөгөө ганцхан PCR-ын шинжилгээ өгчүүд энэ 16 үзүүл зөв зүгээр гэдэг нь би цоо ирүүл гэдээ бас ойлгочиход байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө түрүүний хэлдэг гидсний сахунцарч гэдэг юм уу шээс бэлгийн замын өрсөл үүсгэдэг нянгууд бас заримдаа өрсөл үүсгээд иж болно. Тэгэнгүүт нэг нь юм уучаад нөгөөдхийн одоо балансыг алдагдуулаад ах бас хит их ухаалаг гэдэг эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэйчүүдэд бас төрүүлж шааны өрсөл үүсгэх түрүүний нянгуудыг бас үүсгэх дамжуулах шалтгаан бас болж болно. Гэтэл нөгөө эмэгтэй нь ямар ч завуургүй байх гээд манай ихнэр эмчд очих дурггүй. Эмчд үзүүлэх дурггүй би эмнэлгээр яваад ах юм эмэгтэй нь ингээд очих байна гэдэг ч эсэргээр юм уус бас байдаг. Тэгэхээр нөгөө ганцхан л эрэгтэйчүүд дандаа буруу байгаад идэггүй л дээ. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хувьд өөр өөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө аль нэгэнд нь зөвөртэй бол хоёлаа эмчлэгдэх нь зөв. Тийм. Гэхдээ бэлгийн замын халдваргүй одоо жишээ нь бактерийн баланс шээс мэсэнд ногт жишээ нь өөрчлөлтгүй байх юм бол заавал юм уу халбгүй л дээ. Тэгэхээр тухайн нөхцөлд тухайн хосуудын хувьд ямар асуудал байна гэдгээсээ л шалтгаална. Тэгэхээр нөгөө хоёр өөр эмнэлэгт үзүүлэх гэдэг шүү дээ. Тий. Яг хавд тэр хоёр эмэгтэйчүүдтэй үзүүлж болно шүү дээ. Тэгэхдээ нөгөө гол нь цаг хугацааны хувьд зэрэг байх нь зүг болов гэж биелээд байна тий. Тэгэхээр түүнээс ш одоо би эмэгтэйчүүдийн эмч биш байж зарим тэр хүний шалтгаан даавраасаа ч иж болно. Нүнд өвчний одоо
өөр асуудал байж болно. Эсвэл антомийн онцлог байж болно. Ууж байгаа идж байгаа эм тариа саплмент эсвэл бамбай улчирхаанаас ч гэдэг юм уу өөр бусад нөгөө ганцхан эд эрэхтэнд нөлөөлж байгаа юм чинь зөвхөн тэрүүхэн эсрэг газрын асуудал биш шүү дээ. Хүний бүхэл бүтэн организмаас тухайн хүний амьдралын хэвшлээс юу идэж ууж байгаа, хэрхэн яаж амьдарч байгаа гэдэг олон зүйлээс хамааралтай учраас тэгэхээр нөгөө энэ дээр одоо нөгөө эмэгтэйчүүдийнхаа эрэгтэй нэрэгтэйчүүдийнхаа амжилт үзүүлэл зэрэгэл эмчлүүлэхин зөвлөж. Нөгөө бас нэг түгээмэл нэг буруу ойлголтод нөгөө хүмүүс дотор одоо хүүхдээс ч ихсүүлэл одоо залуучууд ч гэсэн те нөгөө дотор хувцаа одоо ингээл ийм бариу өмсөх нь айгаа буруу муруу гэл нийтлэг ингээл ер нь хүмүүсэд тань дээр ирж ярьдаг нэг асуудлууд байдаг бах те яг ийм юм айгаа ингээл асуудал байна гэж ярьдаг. Ямар юмнууд гэдэг анхаарах шаардлагатай гэвэл Яг нэгдүгээр даван хувцас хүний хөлргөөд авахгүй тий. Тэгэхээр цэвэр даван хувцас нэгдүгээр хамгийн бие тухтай зөв ирүүл. Хоёрдугаарт нөгөө бариу хувцас тэр дундаа төмсгний судасны өргөсөлт гэж ярьдаг варикоцел. Хэрвээ тийм асуудалтай хүн бариу хувцас өмсөд ах юм бол нөгөө төмсг нь улам л судас нь өргөсөөд хөлрөөд ах улам тохгүй байдал үүсгээд байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө хизээ бариу хувцас өмсөх үү гэдэг чинь бас хүн хүний хувьд заавал адилхан байх албагүй тийм мэдээж хэрэг өөрийнхөө хүссэн юм өмсөж боллгүй л яах вэ? Гэхдээ эрүүл ахуйн хувьд өөрт хөлдрөхгүй, барихгүй, чөлөөтэй байх гэдэг нь зөв. Тийм тэгэхээр одоо юу гэдгийг заавалчгүй чи ийм дотор хувцас өмсөх гэж хэлэхээс илүү хэрвээ таны судасны асуудалгүй бол ялангуяа залуучуудын хувьд варикоцел гэж яриад байдаг төмсгний вений судас нь өргөн биш байх юм бол ялангуяа одоо сул тийм дотор хувцас өмсөж болно л доо. Тэгэхээр нөгөө хүмүүс өөрсдийнхоороо боксерч гэж ярьдаг өргөн тийм төрсийг өмсөж болно. Эсвэл ингээд нөгөө дээш нь сойцсон бас өмсөж болно те. Тэр бол одоо хувь хүний л өөрхийн асуудал. Таны түрүүний яриад байгаа нөгөө варикоцеллийн шинж тэмдгүүд яаж илэрдэг юм болоо? Одоо хүн энэ өөрөө мэддэг боломжтой юу? Заавал энэ ч тандчээж энэ судас. Варикоцел гэдэг чинь ер нь бол нөгөө вений судас чинь өөрөө хавхлагтай штэ. Одоо хурааж байгаа судас, захаас төврөө явж байгаа судас те. Тэгмүүд тэр хавхлаг дутуу байх биеийн бүсүүд гэж байна. Ялангуяа энэ дахин дээрэс нь энэ цавны орчимд хавхлаг ер нь бол ихэнх хүнд сул байдаг. Тэгэнгүүт эрэгтэйчүүдийн хувьд 5-аас 6 хүн тутмын нэг нь 15-аас 20% нь варикоцел байдаг. Тэгэнгүүт тэр хүн болгонд нөгөө заавал судасных нь өргөсөн нь адилхан хэмжээнд байх албагүй л дээ. Зэрэгээс амраа 1 2 3 дугаар зэрэг байлаа. Зарим хүний судасны голч яхад хэмжээр 1.02 хахад зарим нь 3 0.3 зарим нь 4 5 мм өргөн байж болно. Нүдэнд харагдахуйц тийм өргөн тахиралцсан төмсгнийх нь хажуу дахиад нэг юм бэржгэр уяашигч гэх юм уу те. Эсвэл тийм өргөн юм байгаад байвал тэр өргөссөн судасаа тэрийг хэрвээ өргөссөн судастай мөртлөө ихнэр нь жирэмслэхгүй байх юм бол тэр дулаан орчин чинь үр тогтоох чадварт нөлөөлдөг учраас эмчид очих хэвээр. Заримдаа гүүх харих явах үед төмсгнөөсөө бөөрлөө дээшээ татаж өвддөг. 80% нь зүүн талтай байдаг. Зарим хүнд нь бол зүүн баруун хоёуланд нь бас байж болно. Тэгэхээр дийлэнхтэй явж байхад төмсгнөөс чи унжраад бөөрлөө татаж өвддөг бол судасны асуудал бас байж магадгүй. Тийм үгүүдийг голцоо зэрэгт болохоор татаж тэнцдэггүйгээд авдаггүй шүү дээ. Тийм. За та эцэст нь ингээ манаа ингээд сонсогчдод тэ үзэж байгаа энэ хүмүүст зөвлөхөд ямар одоо зөвлөмжийг хэлмээр байна вэ? За яг ер нь бол гэхдээ альва зүйлийг баг дээр нь мэдээд баг дээр нь асуудлыг шийдэх юм бол цаг хугацаа, эдийн засаг, хор хохирлын хувьд бол мэдээж хэрэг хамгийн бага байдаг учраас нэгдүгээр мэдлэгтэй зөв мэдлэгтэй байхын тулд эрүүл мэндийн талын мэдээллүүдийг байнга одоо бас алхасахгүй мэддэг, сонсдог, сонирхдаг байгаасаа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь одоо наснасаа хамаарат 1-2 жил тутамд бид нэр ингээ машин техникээ үзлэгт оруулдаг шиг өөрсдөө эрүүл мэндийн хувьд үзүүлдэг байгаарай л гэж хэлмээр байна. Бидэнд одоо эрэгтэйчүүдийн нөхөжгүй эрүүл мэндийн талаар те энэ олон зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан танд дахин баярлалаа гэж хэлье. Баярлалаа, ажилтны амжилт хүсье. Манай энэ удаагийн подкаст маань ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай.